6 дугаар бүлэг хосгүй үзэсгэлэн. Сяоин амьд зэрүүн байхад Сяо охидны дунд Сяо Лигийн нөлөө хинээс ч илүү байв. Тухайн үеийн овгийн тэргүүн хүртэл түүнд мэхийж хүндтэд үзүүлдэг байсан нь учиртай. Сяоины гоц авьяас бэлгэн түүнийг Сяо овгийн ирээдүйн хүчрхэг мастер болохыг илбхиж байлаа. Хүч чад бүхнийг шийддэг энэ ертөнцид тим хүүгийн эцэг байна гэдэг Сяо Лигийн хувьд нэр төрийн хэрэг байв. Гэвч Сяоин таалал төгсөж ганц аж ахуй нь гүн ухааны судалган гэмтэлтэд төрөхөд бүх зүйл орвоогороо эргэжээ. Хэдий тэрээр Үүлэн хотын хамгийн хүчрхэг нэгэн байлааж хэн түүнээс эмээх вүлээ. Хүүн үгүй болж ачин тахир дутуу залхамжлах үр удамгүй болсон түүний Сяо огдох байр суурь өдрөөс өдөрт ганхаж эхлэв. Сяо Лэ уурсангүй. Тэр хэдийн иймэрхүү хүүтэн тавсан үгсэд дасжээ. Тэрээр үл ялыг нэмсэглэн өнөөдөр бичлэн ирсэн та бүхэнд баярлалаа. Энэхүү баярыг тохиолдуулан хідэн хундаг дарцаа оглож цэнгэнүү химээв. 3 дугаар ахлаж суудлаасаа үндийн би энд ирснээрээ чамд хангалттай нүүр өгсөн тул дар суух шаардлагагүй. Миний аж ахуй Сяо Чинжи дөнгөж сая гүн ухааны анхан шатны 7 дугаар түвшинд хүрлээ. Одоо явж түүний бяцлагцыг баттах хэрэгтэй байна гэв. Чинжи яг хэдийн 7 дугаар түвшинд хүрчээ юу? Дөнгөж 17 настайдаа ийм амжилтанд хүрэн гэдэг ирээдүйн гэрхтээ байгааг нь шинж. Таны царай өнөөдөр яагаад ийм гэрхтээд байсны учрыг одоо л ойлголоо. Үнэхээр бахархмаар юм. Химэн бусад дөрвөн ахлагч гайхан дуу алдаж баяр хүргэхээр босцоолоо. Сяо Лэ бие барьж байсан ч царайнд нь хилэн төрх нэгт. Дөрвөн дүүн өмнө түүнд үргэж хүндэтгэлтэй ханддаг байсан ч хүү Сяоин нь нас барж аж хүү Сяо Чин гүн ухааны судалган гэмтэлтэй болох нь тодорхой болсноос хойш тэдний хандлага тис өөр болжээ. Тэд одоо түүнийг тоож хүндэхэж болж тэд үргэж түүний дэргэд өөрсдийн ачнараараа гайхуулдаг байсан бол өнөөдөр төрсөн ачийнх нь хормын ордонд хүртэл ижид зовхгүй багталтайгаар ярьцуун. Тэд ачийнхаа амжилтаар Сяо Лэгийн зүрхэн дэх хамгийн гүн шахахыг сийчиж байв. Гинт агаар халуун тугалга мэд хүндэрч уур амьсгалыг үүсгэхэд ёслол удирдагч Сяо Дэ сандран хормын үйл ажиллагааг хурцсахаар шинэ хосууд унтахын өрөөрүүгээ морилж хүндэт зочд минь найрын ширээндээ тусцаана уу химэн чагсан дуугаар хашрав. Царгид хөгжим бөмбөрийн дунд олны харц дор хосууд мөрөх яслалаа дуусгаж Сяо Чэгийн жижигхэн хашаа руу алхав. Хормын өрөө бол Сяо Чэгийн өдөр бүр амьдардаг өрөө байлаа. Өрөөг тэр чигт нь улаан торгоор чимэрлжээ. Шалны хивсэн дээр үүлэн дунд нисэж буйлуу дарч шууг чамин нарийн хатгсан нь аз жаргалтай гэр бүлийн билэгдэл гэлтэй. Өрөө дүүрэн улаан торгон дунд давхар баярын тэндэг гялцаж артан дэнлүүний хооронд хоёр улаан лаа татхан асна. Лаан дээр сийсэн луу гарт шуу анивчих гэрэлд бүжийлэх мэт харагдана. Сүнгэр гэрэл артан хүшгийг гэрэлтүүлж өрөөг бүхэлдэн үлгэрийн мэд зүүдний өнгөөр дүүргэжээ. Энэхүү анирбуу орчин гадаад ертөнцөөс тусгаарлагдсан мэт амар амгахан байлаа. Сяо Дунзын бүсгүй Сяо Чинвэг орон дээр нь суулгаж өгөөд чимээгүй хүн өрөөнөөс гарч хаалгыг хаав. Өрөөнд чимээ аниргүй ноёрхож зөвхөн тэдний зөөлөн амьсгалах чимээл сонсогдно. Сяо Чинвэг хөдөлгөөнгүй, дуу шуугүй суун. Сяо Чэ түүнд төгсөнгүй, харин хаалганы дэргэд зогсоод нүдэндээ гоник тээж алсыг ширтэв. Өөрийн чинь хурмаар өвөөх чинь доромжиж байхад сэтгэл чинь их өвдөж байгаа байх, тийм үү? Туйхан тунгалаг дуу Сяо Чэгийн чихэнд сонсогдоход түүний царай ховров. Сяо Чинвэгийн үг зүрхийг нь зүсэж байсан ч тэрээр төрүүлж ам нээсэнд Сяо Чэ дайхаж өрхлөө. Сяо Чэ хажуу тийшээ харж тэмэлзэнгүүгээр чи одоо наад гас шууд титмээ авч болно. Наад чинь дэндүү хүнд болохоор удаан зөвл тухгүй байх болно гэв. Энэ төвд тогтсон заншлаар бол хүргэн хүү сүйд бүсгүнхээ титмийг авч өгөх ёстой. Гэвч саяхан тэрэгнээс буухтан туслах гэтэл тэрээр өөрийн нууцлаг хүүдийн хийгээр гар руу нь цогсон билээ. Сяо Чэ дахин тийм зүйл болохоос имэж бас тэр хүүдэн хүндий бүсгүй түүний тусламжийг авна гэдэгт итгэсэнгүй. Сяо Чинвэ хэсэг азанснаа гараа өргөж гарт шууд титмээ аяархан ав. Тэрхэн мөчид Сяо Чэгийн нүдний өмнө амьсгар дарчдам үзэгсэлэнт төрөх тодорлоо. Бүсгүй дур булаам нүдээ өргөн Сяо Чэдээ харц толгоход залуугийн ухаан санаа орморгүй алга болов. Дэлхийн ертөнцийн бүхий л огшим тэр хоёр нүдэнд нуугдсан гэхдээ ертөнцийн хамгийн авьяаслаг зураач, хамгийн яруу үгсч энэ гоо үзэгслэнг дүрсэлж үл чадна. Сүнгэр гэрэлд түүний хаш мэт арьс, цас шиг цагаан туяарна. Уруулан дэлхийн хамгийн энзэг цэцгийн дэлбээ мэт, хамар нь цагаан хашаар уралсан мэт шулуун бөгөөд язгууртан шинжтэй ажээ. Чиний тухай яриа хоосон биш байж химэн Сяо Чэ ширцээр шивнэлээ. Тэр хоёр нүдний гүн рүү сорогдож харцаа салгаж чадахгүй байв.
Хэдий тэднийг төрөхөд л сүү тавьсан ч баг байхдаа хальт харж байснаас хойш 10 наснаас хойш Ся Чинвэг ийм ойроос анх удаа харж байгаа нь энэ юм. Ся Чинвэ гэрээсээ ховор гардаг байсан бөгөөд тахир дутуу Ся Че өөртөө итгэлгүй байдлаасаа болоод бусдаас зугтдаг байлаа. Тэр бүсгүйн тухай зөвхөн хүмүүсийн ярианаас л сонсож сэтгэлдээ төсөөлөн боддог байв. Одоо түүний төсөөлөл бодит гоо үзэсгэлэнгийн өмнө бүдлэгчээ. Ся Чинвэгийн сэтгэл татан байдал түүний төсөөллөөс хэтэрсэн байлаа. Хоёр ертөнцийн ой санамжтай Ся Че хүртэл ийм үзэсгэлэнтэй тулгараад бүхнийг мартав. Хэрв хэн нэгэн түүнийг зөвхөн Үүлэн хотын төдийгүй бүхэл бүтэн эзэнт гүрний хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэвэл Ся Че марахгүй байлаа. Бүсгүй дөнгөж 16 настай. Энэ насан дээр бүсгүй хүн хараахан бүрэнд избрээгүй байдаг тул хэдэн жилийн дараа тэр ямар болохыг төсөөлөхөд ч бэрх. Магадгүй тэр үед Тэнгэрийн дагн мэт болох үзэ. Инээмсэглэх төдийд ертөнцийг уяраж чадах ийм охин жижигхэн Үүлэн хотод төрж өнөөдөр түүний эхнэр болжээ. Сяо Че энэ бүхэн зүүд биш байгаа да хэмээн өөрөөсөө асуув. Чи ч бас цуу яриа шиг эсвэл миний төсөөлж байсан шиг хүн биш юм. Сяо Чинвэ суудлаасаа босч Ся Че рүү өгөхөд түүний биеийн голдог галбар тодорлоо. Тэрээр уруул нээж. Цуу яриагаар бол чиний гүн ухааны судал гэмтэлтэй тул анхан шатны 1-р төвчнөөс хэтрэхгүй. Би султай, өөртөө итгэлгүй, үргэлж гэртээ бүгдийг нэгэн гэсэн. Ганц найз чинь авга гэгч Сяолин Ши, бас миний дүү Юэн ба. Чамаас олж харж болох цорын ганц давуу тал бол чиний гадаад төрөх гэж сонссон. Чиний гүн ухааны хий сул бөгөөд бойлингэртэй, судалчин ч гэмтэлтэй нүнэн. Гэвч чиний зан чанар цуу ярианаас тис өөр юм. Ся Чинвэ түүнээс 3 ахмын зайд зогсоод Ся Чегийн нүд рүү шууд ширтэв. Чи өөрийнхөө жинхэнэ төрхийг зариуд нууж жүжиглэж байгаа ч би чамайг харсан цагаасаа л чиний дотор байгаа тэр бардам занг мэдэрсэн. Чи тэр цуу ярианаас огт өөр хүн. Сая манад байхад би чиний гарыг хөлдөөсөн ч чиний тайван байдал намайг гайхшруулсан. Хэрв чиний гар хөдлөөгүй байсан бол би өөрийнхөө хүчийг дутуу ашиглаж гэж эргэлзэх байлаа. Хормын ордонд чамайг болон өвөөгчөнд доромжлоход чи өртөө хэдхэн секунд л уурсан. Тэгээд л тэр уурчин замхарсан. Чиний царайны ховрол зүрхний цохилд огтхон ч өөрчлөгдөөгүй. Дунд төвшний мастерч тийм тайван байдалд хүрч чадахгүй. Над руу харцанд чинь одоо ч гэсэн бишрэх арилсангүй. Чиний гүн ухааны судал гэмтэлтэй байгаа нь үнэн ч жинхэнэ зан чанар, оюун санаагаараа чи бүгдийг хуурч чаджээ. Хэмээн Ся Чинвэ шивнэг хэлв. Ся Че дайгсандаа цачирдав. Ся Чинвэ тийм ойрхон зогсоход түүний анхлын үнэр ямар ч эр хүнийг масууруулж чадах байсан ч Ся Че түүний хийсэн үгэнд л цочирдож байлаа. Тэр үнэхээр бардан хүн байсан. Өмнөх амьдралдаа тэрээр хөхүүсэн твд нөлөө бүхий нэгэн байсан тул Үүлэн хотынхан түүнэд иргэд өчүүхэн мэд санагддаг байв. Хүч чадлан сударсан ч сэтгэл зүйн хിവэрээ үлджээ. Тэрээр зариуд тийм байхыг хичээгээгүй ч энэ нь түүний төрөлхийн араншин байв. Харин өнөөгийн нөхцөл байдалд хүч чадалгүй тул тэр бардам зангаа нууж байсан юм. Гэтэл Ся Чинвэ түүний зан чанарыг ганц хараад бүрэн тодорхойлж орхилоо. Ся угийнх руу ирэх замд тэрээр Ся Чинвэг өөрийг нь дорд үзэж байгаа гэж бодож байв. Учир нь бүсгүй Тэнгэрийн эрдэнэ бол тэр өөрөө дазар дээрх шавар мэтвүлээ. Гэтэл бүсгүй түүнийг зам турш ажиглаж байжээ. Ся Че түүнийг шинээр харж эхлэв. Түүний бодол санаа, зүрх сэтгэлийг нэвт харах тэр тунгалагнууд залууг айлгаж байлаа. Хоёр амьдралын туршлагатай үхлийн өмнө нүд цавчихгүй Ся Чег тэр дөнгөж 16 настай охин нэвт харчихлаа гэж юу? Энэ охин яаж ийм юр бусын хурцнууд ухаантай байж чадж байна? Магадгүй Ся Чинвэж бас над шиг дахин төрсөн нэг юм биш үз. Гэх сэжиг Ся Чегийн толгойд төрөв. Чи тэсэж байгаа юм уу? Хэмээн Ся Чинвэ хэсэг азнаад асуулаа. Тэсэж байгаа гэж юу? Ся Че өөрийгөө бассан мэт шоолон инээж. Магадгүй л юм. Миний судал гэмтэлтэй гих ташуун үнэн өөрчлөгдөхгүй. Энэ твд ийм байх нь бусдад гутлынхаа уландаг шороо мэд үзэгдэх шалтгаан болдог. Өөрийгөө зөвхөж амьдрах, дуугүй төвчж амьдрах хоёрын хооронд ялгаа бий гэж юу? Гэв. Төвчж байна гин шүү. Тэр зүгээр л хүлцэж байсан юм. Өчигдрийн Ся Че яг л цуу яриа шиг хүн байсан. Ся Чинвэ хэдий ухаантай байлаач өнөөдрийн Ся Че өөр нэгэн амьдралын ой санамжийг тээж ирсэн гэдгийг яаж мэдэх вүлээ? Түүний зан чанар, сэтгэл зүй тэр чигтээ өөрчлөгдсөн байв. Ся Чинвэгийн нүд нарийсэж тэрээр хаш цагаан гараа өргөн хоёр хуруугаараа Ся Чегийн цээжин төрөв. Гинт хүүдэн боловч тааламжтай хий залуугийн биеэр тархав. Ся Чег юу хийж байгааг нь асуух гэтэл
Тэр хүүтэн мэдрэмж хоромхон зуурт алга болж бүсгүй уруулаа нээн. Чиний гүн ухааны судал үнэхээр гэмтэлтэй юм. Гэхдээ энэ нь төрөлхийн гажиг биш байна. Чамайг маш бага байхад чинь хэн нэгэн халдаж судлыг чинь шууд устгасан байна.